хүүхэд том болно гэдэг чи өстой бүр лүүд юм байна. Ээжээ хүүн одоо 12 дугаар ангиа төгсөж чинь би танд найз охиноо танилцуулъя гэдэг харна. За тэг гээл тэгсэн нэг өдөр хүн амар юм дагуулаад орж ирж байгаа. Шав үстэй. Эний өрсөн амар урт. Тэгээд нүүр амын ингээд детальчлаад ингээд ажиглаад үзэнгүүт хүмсгэн ингээд сэлэм шиг. Тэгснэ ингээд контр монтр нь баг юм хараацааны одоо сүл шиг. Миний хөө чи Монгол юм уу, Ирлиз юм уу, миний хөө над нүд чи яац ингээл асуусан чи ийм линз гинэ. Зэхэлсэн цэнхэр юм ингээд ийшээ ингээд хийцсэн. Тэгээд ингээд дахиад ажиглаад байлаа. Амар нь одоо ямар сони юм бэ? Одоо ингээл ийм савх шиг юм. Ингээд зорцсон юм шиг. За бас ажиглаад авилд ажгүй мүү гэж бодсон чи ингээд уруулна ингээд. Тэгээ гүзэн тэр чигээрээ гарцсан. Болоогүй эмхтэй. Гүзэн дээрээ цаорох. Хатам ээжтэйгээ танилцах гэж байгаа юм гинэ. За тэр гүзэн мүзэр чи яах вэ гэж доошоо харсан. Ийм үүдний хамгаалагч шиг зөндөө олон карматай ийм навсаасан чирц. Доогуура нэг ийм танк шиг, израил шиг ийм амар зузаан ултай ийм өмцөд ороод ирж байгаа. Яста манай найз охин гэж яста өмнө барби шиг юм байгаа гэдгсэн. Би бол хараад тэрийг бол баба ягаа л гэж бодсон. Цай уугаад гарсныхын дараа хүүгээс гуйж байгаа. Базар вааны хумпат бүү үзэгтэй. Миний хүү яста энэ л охин биш шүү. Ээж нь яста хүслийг биелүүлээ гээл тэглээ. Салахгүй гэж юм. Яста гуйж ин би ямар ч хүсэл байсан хамаагүй ээж нь биелүүлээ. Энэ л охин биш шүү гээл тэглээ. Солонгос явуулж үг гэж. Сэцаю гэд компаниар дамжуулаад Солонгосын сургуультанд суугаад Солонгосын их сургууль руу явах хүсэлтэй байгаа юм гэж. Хүүгээ тэр сургуультанд шууд бүртгүүлж байгаа байхгүй юу? Бүртгүүлсэн элсэгчид дундаасаа 10 хүүхдийн $500 бэлэн мөнгөөр шагнах гэж байна. Манай эцэг эхчүүд энэ хүүхдээ боловсролтод хөрөнгө оруулаад энэ сургуулийн төвийг та бүхэн хадгалаад авах хэрэгтэй. Зонч явуулж болж байна, намарч явуулж болж байна. Сэц оёо манайха тэмдэглээд ав. Сэц оёо гэдэг ийм газар байж. Газрын гаваас гарч ирсэн савдаг шиг юмнаас би салгахын тулд хүүгийнхаа боловсролыг дэмжиж байгаа байхгүй. Одоо нөгөө сохорсон биш завшиг гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Манай эцэг эхчүүд ч гэсэн хүүхд чи энэ тэнд нэг амар юмтай хөтөлцөөд явж байгаа анхаарах хэрэгтэй.